За өнөөдрийн видеогоор та бүхэндээ би таныг ядуу байлгадаг 5 шин чанарын тухай ярих гэж бодлоо. Хөрөнгө оруулагч Тэмүүлэн байна. Манай мөнгөний сэтгэл зүй санхүүгийн тухай ярьдаг Money Wise Master Channel тавтай мөрөл ингээд let's talk about money. За таныг ядуу байлгадаг нэг шин чанар мухар сүсэг. За бидний дунд ялангуяа монголчуудын дунд мөнгөний тухай нэг сөрөг ойлголт үүдээ нэг нийтлэг тийм ойлголт. Одоо мухар сүсэг гэх юм уу те. Тэр нь юу гэхээр одоо жишээлбэл хүмүүстэй ярьдаг мөнгө шүтэж хэрэггүй, мөнгө шүтэх юм бол болохгүй, их мөнгөтэй байж болохгүй те. Альсгүй мөнгө хүнийг өөрчилдөг гэж ярьдаг. Тэгээд хамгийн гол нь мөнгө хүнийг өөрчилдөг биш, ямар хүн байсныг нь гаргаж ирдэг. Тэгээд мөнгийг агүй тийм муу, негатив юмтай хойлж ярьдаг нь миний хувьд бол мухар сүсэг. Тэр бол нэг юм нийтлэг тийм шин чанар. За хэрэг та мөнгийг дараах байдлаар ингэ негатив зүйлтэй холбож ойлгодог бол те боддог бол хизээч их мөнгөтэй болъё гэж боддгоо юм байна. Хизээч те мөнгийг зүү юмд ашиглая, өөрөө өөртөө ашиглая, мөнгийг ашиглаж өөрөө гоё бай гэж боддгоо юм байна. Тийм болохоор таныг ядуу байлгах нэг дэх шалтгаан болж байна. За таныг ядуу байлгадаг хоёр дахь шалтгаан одоо шин чанар бол статус гейм тоглодог. За манай монголчуудын хувьд бол те ялангуяа хүнээс дутхааргүй амьдрын тийм хүнээс дутахгүй шиг амьдрчий гэсэн бодол. Тэгээд хүнээс дандаа илүү гарах гэсэн, хүний дээр гарсан, энэ хүнийг доор орчихгүй юмсан гэдэг тэр бодол те статус гейм тоглоход одоо нөлөөлдөг гэж би бодож байна. Мэдээж мөнгө те хурдан өр хамгийн одоо шилдэг арга нь мэдээж статус гейм. Тэрний хүнийг дуурайгаад те яг тэр хүний лайфстайл нь амьдрах гэж юм уу те. Яг тэр хүнийг дуурайгаад тэр хүний авсан эдэлсэн хэрэгжилж байгаа болгоныг авах гээд ингэх юм бол тэр мэдээж нэг л утгагүй яагаад тэгэхээр хүн болгоны мэдээж өвдөл ондоо, хүн болгоны амьдрал ондоо, хүн болгоны тэг гараа нь ондоо, барай нь ондоо, зорилго нь ондоо гэдэг учраас тэр бол таныг ядуу байлгадаг хоёр дахь тохио юм аа, хоёр дахь одоо шалтгаан юм аа, статус гейм. Таныг ядуу байлгадаг гурав дахь тэг шин чанар одоо тохио шалтгаан гэх юм бол хүрээлэн байгаа орчин. За тэрэнд би юу гэж ойлгож байна гэхээр найз нөхөд те гэр бүлийн хүн альсгүй партнер ч юм уу эхнэр ч юм уу нөхөр ч юм уу санхүүгийн зорилго нэг биш те мөнгөний хандлага ондоо мөнгөний үн цэнийг ондоогоор үнэлдэг те хамгийн гол нь гэр бүлийнхаа үнийг сонгохдоо судалж байгаад сонгохгүй бол тэр хүн те таны амьдралд шууд болон шууд босоор аюух нөлөөлж байгаа. Тийм учраас санхүүгийн зорилго ямар байна, ямар зорилготой те санхүүгийн одоо мөнгөний хандлага чинь хоёрыг нийцж өгнө тэр болгоноос хамаарч одоо санхүүгийн амьдралыг шалтгаалдаг. Хүрээлэн байгаа орчин тэгээд найз нөхөд бас маш их чухал. Яагаад тэгэхээр хэрвээ та мөнгөтэй болъё гэж бодож байвал мэдээж мөнгөтэй болсон хүмүүстэй найзалж тэр хүмүүсийг яаж мөнгөтэй болсон юм бэ гэдгийг мэдээж мэдэх нь чухал. Тэгэхээс бол мөнгөтэй болъё гэж бодоод яваад байдаг. Тэсэр нэ мөнгөтэй хүмүүстэй найзалдаггүй альсгүй ингээд өөрсгөө хүмүүстэй ингээд ядуу хүмүүстэй мөнгөтэй болъё гэж бодоод идэх хүмүүстэй найзлах юм бол мэдээж мөнгөтэй болъё гэдэг сэтэл орж ирэхгүй тийм мөнгө өсгий хөрөнгө оруулъя хөрөнгөтэй болъё гэсэн тийм бодол бол гарч ирэхгүй. Тийм учраас хүрээлэн байгаа орчин бол таныг ядуу байлгахад нөлөөлж байгаа тийм хүчин зүйл болов уу гэж бодож байна. За таныг ядуу байлгадаг дөрөв дэх одоо хүчин зүйл дохион гэвэл санхүүгөө сонирхгүй урсгалаараа ингээ явдаг. Тэ санхүүгөө сонирхдаггүй хин нэгэн хүнд ингээ санхүүгийнхаа ингээд санхүү ингээд атгуулцдаг тий. Жишээлбэл гэр бүлийн хоёр байлаа гэхэд зөвхөн нэг нь санхүүгээ ингээд нөгөөт нь юу ч мэдэхгүй байх жишээ ч юм уу тий. Эсвэл ганц би хүн байх юм бол одоо нэг financial advisor тавьж ч юм уу тий. Эсвэл нэг тий санхүүгийн нэг мэргэжилтэнд аваад за чи миний юм хийч гэдэг юм уу тий. Ингээд өөрөө ингээд орлого зарлага мэдэхгүй ямар ч тийм сонирхгүй байх. За тэгээд мэдээж санхүүгөө сонирхгүй байна гэдэг чинь орлого зарлага мэдэхгүй байна гэсэн үг. Тэгээ орлого зарлага мэдэхгүй байгаа учраас та мөнгөтэй болохгүй, хөрөнгөтэй болохгүй цаашдаа тий баян болохгүй тэгээд ядуу хэвээрээ байна гэсэн үг. За таныг ядуу байлгадаг 5 дахь шин чанар хадгаламж тэгээд хөрөнгө оруулалт байхгүй. Мөнгөө хадгалж сураагүй, санхүүгийн зорилго тавьдаггүй. Тэгээд санхүүгийн хэрэг зорилгоо тавьчаад тэр зорилгодоо хүрдэггүй, санхүүгийн сахилах бат муутай тий хадгаламж үүсгээгүй альсгүй хөрөнгө оруулалт маш чухал. Хөрөнгө оруулалт сураагүй, хөрөнгө оруулалт гэдгийг сонирхдаггүй, хөрөнгө оруулалт гэдгийг мэддэггүй. Тэгээд хөрөнгө оруулалт байхгүй учраас та ядуу хэвээрээ байна. Яагаад тэгэхээр одоо дундаж орлоготой дундаж давхаргийн хүмүүс зүгээр ингээд ингийн ажил хийгээд тэгээд явж байгаа усуудад одоо хөрөнгөтэй болох хөрөнгө босгох цорын ганц арга бол миний хувьд те миний харж байгаагаар бол хөрөнгөний зах зээл хөрөнгө оруулалт юм аа.
Тэгээд энийг сонирхгүй хэрэг энийг хийдэггүй бол та мэдээж ядуугаараа цаашдаа үлдэнэ. Тэгээд баян болохгүй. За ингээд өнөөдөр та бүхэнтэйгээ би таныг ядуу байлгадаг тий 5 шинж чанарын тий 5 шалтгааны тухай ярилцлаа. Ингээд хэрв энэ видео тань таалагдсан бол бас энэ видео, эсвэл энэ видеог үзээрэй. Ингээд та бүхэнд хамт байсан баярлалаа. Баяртай. Чао.